Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. 15 настай да дардын колоноос суллагдаад хулгай дэрмийн бүлгэрхүү юм байгуулжээ. Тухайн үед Кабантоны айрам, Тэнгэрийн ташуур, Секскэр нараа буюу Анжела Дэвисийн бүлэг гэж байсан бөгөөд эдний хажуугаар Ноногийн бүлэг гэж бас Мерсер дуултгал байсан гэдэг. Ингээд Ноногийн толгойлсон нэгэн хэргийг толилуулъя. 1991 онд ганц худагт Ноно тэргүүтээ хэдэн хүүхэд хоригджээ. Олон хүүхэд оролцсон томоохон хулгайн хэрэг учраас ингэж хорих шаардлага гарсан байна. Тухайн үед Ноногийн бүлэг хүнсний 1-р дэлгүүр, улсын их дэлгүүр хийд хаваар эргэлдэж хулгай хийдэг байж. Дээрээ товчин чинээ 2 бөөрөнх юмтай тэр нь хагас зөрж дүгжигддэг зүнхийг тухайн үеийн авгаачуул их барьдаг байсан бөгөөд төдөлгүй энэ зүнх нь халаасны хулгайч нарын мэдрэмтгий хуруунд өртснөөр 1992 оноос жагсаалаас гарсан түүхтэй. Хүнсний 1-р дэлгүүр нарийнхан урт хонголтой дараалан зогсож буй хүн ихэнхдээ хөндлөн зогсдог учраас халаасчин хүүхдүүдийн нэг нь тэдний дундуур шурган гарахдаа дээрх бөөрөнхий төвжээтэй зүнхний дороос толгоогоор цохиход зүнхний бондгор төвжээ тун амархан онгойчдаг байж. Тэгмэгцэн дараагийн хүүхэд шурган орж ирээд нүд эрмхийн зуургүй төрөвчийг нь сойлох жишээт. Төрөвч сойлсон хүүхэд түүнийгээ илгэндээ бариад дэлгүүрийн 2 хаалганы аль ойрлоо нь ухасгив. Гэвч энэ хаалган дээр намнагчд зогсож байх нь олонтой. Нэгасандаа халаас сойлагч хин байдгийг мэдчихэд сэмхэн хараад хаалган дээр отоод зогсож байдаг гэдгийг намнагч гэдэг байж. Юм шүүрсэн хүүхэд амдашгүй учраас намнагчээр түүнийг үсэртэл нь алгадаж өрхөд мөнгийг нь аваад буцаад ор гэж тохино. Халаасчин хүүхдүүд намнагч нарыг дээд зэргээр үзэн ядах бөгөөд хэрвээ өөдөөс нь үг дуурч эсэргүүцэх юм бол намнагч нар шууд цагдаад бариад өгчдөг байжээ. Тэгэхээр үзэн ядахаас өөр яах билээ. Тэрхүү үзэн ядалт нь яван явсаар намнагч нарын аминд хүрсэн дог яолдолч бий. Ноногийн бүлэг намнагч нартай байдгаа тавьж туухгүй тулд хүнсний 1-р дэлгүүрээс дайжиж их дэлгүүр хаваар эргэлдэх болжээ. Хүүхэд бүр шохоо авч яваад мөнгөтэй хүний ар нуруунд хөндлөн зураад явуулах бөгөөд мөнгийг нь авч чадаагүйгээ ингэж тэмдэглэдэг байж. Улсын их дэлгүүр хийд хүнсний 1-р дэлгүүр хаваар эргэлдэж байсан хүүхдүүд энэхүү тэмдгийг хараад энэхүү мөнгөтэй юм байна. Манайхан авч чадаагүй юм байна гэж ойлгох жишээт. Ноногийн бүлэг халаас суйлж олсон мөнгөөр амт шимтдээ идэх юм аваад байрны подвалд орж найрлах бөгөөд сүүлдээ амттандаа билуурч бие рүүгээ шидэж тоглодог байжээ. Тухайн үед хөлчүүд үрзээгч намнагчэр Ноногийн хараалыг идэж занаанд нь орсон бөгөөд Ноно савл хийвэл энэ мо дүрзэг хэдүүлээ нэг л өдөр барьж аваад балбан шүү. Би түүний ам руу шээж байж санаа амарна гэдэг байж. Хэн нэгний ам руу шээн гэдэг бол тухайн үеийн хүүхдийн колоноос олж авсан мэрэгжил бөгөөд захиргааталтын үеийн гэмт хэрэгтнүүд өс хонзонтой хүнийхээ ам руу шээж таашаал авах нь их байваа. Хөлчүүд үрзээгч нь тасхар царайтай, үүдэн ганц хов шар шүдтэй, хууд сахалтай үргэлж хилээрээ уруулаад олоож явдаг хөгийн ир байж. Тэр байр халаасчин хүүхдүүдийн арайхийн шомбодож олсон хэдэн төгрөгийг шүүрч аваад ээртэл нь илэгдэж орхих жишээт. Нэг өдөр Ноно хүнсний 1-р дэлгүүрийн үүдэнд халаасчин хүүхдүүдийг намнахаар зогсож байсан. Хөлчүүд үрзээгийн хажууд очоод энэ торонд юу байгааг та мэдэх үү? 2 шил арх танд өгөх гэж байгаа юм. Хэдүүлээ гал хамууд болъё. Та бидний олсон хамаг мөнгийг ганцаараа цөлмдөг. Одоо харин хэдүүлээ сайн найзууд болж мөнгөө хувааж авч бай. Гэхэд дүрзээгийн нүд сэргээд иржээ. Тэр бэр болж ийн. Та нар надтай эртнээс ингэж ярих ёстой байсан юм. Наад архийг чинь тэгээд хаана уух юм? Гэхэд Ноно. Манай бодволд очие. Танд гоё хоол хийчихсэн байгаа. Өнөөдөр таныг бид бүтэн дайлна хэмээжээ. Эр хүн олзонд эрвэхэ дүлэнд гихчээр ховдог шунхай дүрзээ. 2 шил арх сайхан хоолны сургаар Ноног даган олдсон байна. Тэгэд түүний оргондог подвалд очоод арх ууж хоол идэн нэг хэсэг тухалжээ. Төдөлгүй Ноно урт нарийнхан төмөр барьж босч ирээд "За новшийн дүрзээ.
Та энд хууртагдаж ирснээ ойлгож гин үү? Маа чи гээ толгоор төмрөөр буулгаж өргөж. Тэгээд түүнийг 5-6 хүүхэд тал аас нь балбаж гарсан байна. Эцэст нь дүрзээг ухаан алдаж унамгц. Ноно. Алив амийг нь ангаалгаж бай. Хэмээн гал хамуудаа тушаагаад амруун шээж үс хонзонгоо тайлжээ. Харин дүрзээ эдний гарт амнасаа алдчихаагүй нэг юм. Хүүхдүүд түүнийг подволоосоо чирч гаргаад гудамжинд хайчихж. Тэгтэл дүрзээ гэмтлийн эмнэлэг хүргэгдмэгцээ. Цагдаа нарт Ноногийн бүлгийг зүс хочоор нь зааж өгсөн байна. Төдөлгүй Ноногийн бүлэг баривчлагдсан бөгөөд тэднийг юугүй шоронд явуулсангүй. Нэггүй гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг Шовон фабрикийн хөдөлмөр сургуульд явуулдаг байв. Гэвч Ноно нэг их утсангүй. Ердөө 3 сарын дараа гэхэд 2 хүүхдийн хамт орохчихжээ. Цагдаа нар түүнийг хүнсний 1-р дэлгүүр, улсын их дэлгүүр ээрл хайгаад байх. Харин хар багасаа хүүхдийн колоноор дамжиж долоо буудулсан чон болсон Ноно хотын төвөр холгиж болохгүй гэдгийг муухан мэдэлгүй яв. Тэрээр 2 найзынхаа хамт нисэх биокомбинат хавар хүмүүсийн халаас суйлсан шиг манаргаж явсан байгаа. Гэвч халахын хавтгайгаас хаах олдох вэ гихчээр мэдээлэл харилцаа холбоо ноёрхсон эрен үед Ноно мэтийн гэмт итгээд энүүхэн биокомбинатад хичнээн удав гэжтэй. Энэ удаа тэрээр 2 найзынхаа хамт шууд л ганц худаг руу ачигдсан байна. Гэвч төдөлгүй түүний нөгөө л оргож босдог зан нь хөдөлснөөр 2 найзтай хандаж эндээс оргож болмоор санагдаад байх юм. Хянагч нар биднийг хүүхэд болохоор бусад ялтангуудаас арай зөөлөн харьцдаг. Энэ зөөлөн харьцааг л хэдүүлээ чулуу болгох хэрэгтэй байна. Би нэг төлөвлөгөө боловсруулж байгаа гэдэг болж. Нэг өдөр тэрээр гадаалж явахдаа төө урт махир зэвтэй хадаас олж шүдээрээ тэгшилж үрсээр байгаад хурцалж орхижээ. Тэгээд хизээ оргох вэ гэдгээ судалж байгаад настай намхан хөгшин хянагчийн ээлжин дээр оргохоор шийдсэн байна. Тэрхүү хөгшин хянагч хүүхдүүдийг өрөвдөж зөнгөөр нь байлгаж гуйсан имийг нь татгалзахгүй олж өгдөг байж л дээ. Ноно чухмал энэ байдлыг ашиглахаар шийдсэн байгаа юм. Ингээд орой чимээ тасарч хоригдлууд бүгд нойрсох шиг болоход Ноно хаалга нүджээ. Өрөвчгөн сэтгэлтэй өвгөн хянагч бүх шүүлэн ханиалгасаар эрг чимээнэр Нононыг найзыгаа шалан дээр чармаа нүцэглээд буруу харуулan хэвтүүлв. Өвгөн хянагч шагаавчаар харж юу болов гэж асуухад Ноно энэ сая өгчих шиг боллоо. Элгэнд нь жихээ нааж үзтэл зүрхэн зохилохгүй байна. Миний сайн найз юмсан одоо яах вэ гэж халгалжээ. Хөөгдөд хайртай өвгөн хянагч ямар ч хар буруу санаалгүй хаалга он ойлгон орж ирэхэд Ноно түүний араас тэрч аваад шанаан дээр нь дарж унссан байна. Энэ үед нэг найз нь өвгөн хянагчийн цээж рүү үзүүрлсэн шов хадаасаар хэд бүлээд чимээгүй болгочихжээ. Тэгээд тэд камераасаа симээрхэн гарч гонглоор бүгдийн гүйсээр захиргаа ажилчдын тусгай жорлонд орж салхивчаар нь гараад алга болцгоовоо. Яагад гэвэл энэхүү тусгай жорлон нь ганц худгийн барилгын эсрэг талд байх бөгөөд энэ нь шөнийн цагт харанхуй байдаг тул харуул хэдийгээр сэрүүн байсан ч гэрэлтэй талбайн зүг гол анхаарлаа хандуулдаг аж. Үүнийг Ноно өдрийн цагаар салхилж явахдаа маш сайн судалсан байгаа. Ноно 2 найзынхаа хамт галуун цувгаар мөлхөж явсаар ганц удгийн машины зогсоол хавцаа эртэл тэнд 4 машин зогсож байсан байна. Хүн амтан шаваарлцсан хэцүүхэн орчинд авгаачуулын цүнхний төгжээг ядах юмгүй мулталдаг манхид машины хаалгыг онгойлгох гэж зовсонгүй. Ноно 2 найзынхаа хамт хамгийн захад байсан УАЗ 469 машиныг асаагаад ухас хийсэн боловч замын хажлагны ирээ шом мөргөө зогсов. Энэ үед харуулын шавгараас автомат буу тажигнаж жижигхэн улаан очнууд эргэн тойронд нь үсчиж эхэлжээ. Тиймээс Ноно 2 найзынхаа хамт машиныг хаяад ганц худгийн урд жалга руу гүйэлцсэн байна. Харамсалтай нь автомат бууны чимээнээр түргэн авсан хорихынхан энд тэлгүй гэрэл тавьж төдөлгүй жалгыг бүсэлж авснаар Ноногийн бүлэг зогтох аргагүй нуугдах газаргүй болж 2 гараа гавлуулжээ. Ноно шоронгоос оргосон өвгөн хянагчийн аминд хүрсэн ноцтой хэрэгтэй 25 жилийн ял сонсчээ. Чихэна. Олон жил шоронд ял эдэлсэн. Нордвын цэсэд хэмээх 40 гаруй насны засангийн хянагч
дарга нарт матаас бичдэг ялтныг нэг нүдэрэж үздэггүй юмсан чи. Тэр өөрөө олон удаагийн гүтгэлэг матаасаар байс хийгээд л сахилгад суудаг байж. Саяхан түүнийг дамдан гихч айлда 7-8 хүнтэй архитж суутал өмнө нь хамт ял идэлж байсан Бацүх гихчээр орж ирээд "Өө миний гал хам энд сууж байна шүү дээ" гэд цээстийг сүрхий танимхаарад өөдөөс нь гараа сарваач. Тэгтэл цээсэд "Наад баялаар гараа цааш нав. Би чам итийн адгийн хүнтэй гар барихгүй" гэж ууралсан байна. Нэгэнт ууртай байгаа хүнийг цогтын Бацүх хүчилсэнгүй. Гэрийн эзэн дамтантай Бацүх холын хамаатан юм байх. Тэрбэр хэсэг дуугүй сууснаа гараад явчихж. Харин түүнийг гарсны дараа Нордвийн цээсэд хамт архитж байсан хүмүүстэй доорх зүйлийг хүүрнсэн байна. Саяын орж ирдэг нөхөр дамтан чиний холын хамаатан биз дээ. Танай хамаатан чинь ёстой хуншгүй итгээд байгаа юм. Шоронд байхдаа матаасаар хоолоо олж иддэг байсан юм. Хянагч дарга нарын бууны нохоогоор мөн ч олон жил ажилласан хүн дээ. Намайг 2 ч удаа матсан. Нэг өдөр шоронгийн арга зүйн зөвлөл хуралдах юм боллоо. Харуул хамгаалтын албаны дарга Батсүрэн гэгчдэд хурандаа намайг дагуулад хурлын танхимд ортол засангийн дарга Нярав, Нэгтлэн, Мастер, техник энтер гээд 20 хүн сууж байна. Сандлууд дээр багтахгүй жихэд сууцгаачгаж. Төдөлгүй засангийн дарга босч ирээд "За, Нордвийн цээсэд гэдэг нөхөр бас л зөрчил дутагдал гаргасаар байна. Ганц худагт хоригдож байхдаа ч олон зөрчил дутагдал гаргаж байсан. Энэ дээрээ ч засарч хүмүүжих шин жалгаа. Зөрчил дутагдлаа шударгаар яар" гэлээ. Тэгэхэр нь би зөрчил гаргаагүй. Номын дагуул байж байгаа шүү дээ гэсэн чинь. Ингээд хэрэгэ хүлээдэггүй хүн дээ. Нөгөө хэний бичиж өгсөн зөрчлийг уншдаа гэж байна. Нөгөө хэн гэдэг нь саяын орж ирсэн Бацүх. Төдөлгүй нэг сурган хүмүүжүүлэгч босоод миний зөрчлийг уншлаа да. Ялтан Нордвийн цээсэд дандаа оргохыг бодож байдаг. Шоронгийн хашаа ямар шүү хашаа байна гэж дандаа судалгаа тооцоо бодож байдаг. Тухайлбал 6 цэрэг явж байна. Нэг манай хаалгачтай юм байна. Аль хаваар нь орговол боломжтой юм байна гэж байнга судалж байдаг юм байна. Мөн тэр Дорноговын нэг ялтнаас танай Дорногов аймгийн зүүн баян сум хятадын хилтэй хэр зэрэг ойрхон ер нь хэр хугацаанд явхад хил нэвтэрч чадах вэ гэж сонирхсан байна. Энэ хүн хизээ нэгэн цагт оргож мэдэх тул хараа хяналтаа сайжруулах нь зүйтэй болов уу гэж уншлаа. Гэвч үүнийг нь харуул хамгаалтын албаныхан нэг их тоож авч хэлэлцсэнгүй. Харин Бацүхийн 2 дахь матаас намайг ёстой шоконд оруулж билээ. Нөгөө сурган хүмүүжүүлэгч дахиад уншлаа. Ялтан Нордвийн цээст нь уулан дээр хүүхдүүд чаргаар гулгаад тоглож байхыг харчхаад тэднийг хараач засангийн яргчдын хүүхдүүд чаргаар гулгаж байна. Ирээдүйн яргчид засан дээр ноцолдож байна. Болдгсон бол эд нарыг баг дээр нь хядчих юмсан гэж ярьсан байна. Гэж ирээд л авч өгдөг байгаа. Би хизээч ийм юм яриаггүй байхгүй юу? Энэ үгийг сонсоод ёстой духны хүс бурзаа гайдал явчихсан. Тэнд сууж байсан хүмүүс хүртэл над руу муухай харж. Өө ямар заваа нэмт юм бэ? Ёстой зэвүү хүрмээр новшима. 30 хоног гэдэл бүгд амнандаа шивнэлдэд явчихсан. Тэгэд намайг сахилгад 30 хоног хорж билээ. Үндэслэлгүйгээр гүтгүүлэх шиг муухай юм хаач байхгүй. Тэгээд би сая аюултай бууны нохоо Бацүхэд нүүр өгөөгүй юм болно биз дээ. Гэхэд хамт байсан хүмүүс нь түүний үгийг уухаалan дэмжиж саяын хулгайчийг тэгвэл цохиод авахгүй яасан юм бэ? Тэгээд архины мөнгө салгадаг байхгүй юу? Цээсэд чи яасан өгөөмөр сэтгэлтэй хүн бэ? Гэж ирээд л халагэлцгаач. Чихэна. Этгэл хэмээх эмэгтэй өмгөөлөгчийг манайхан андахгүй. Тэрбээр сүүлийн жилүүдэд олон түмэнд дуйлаан дэгдээсэн зартай хэрэгүүдэд өмгөөлөгчөөр оролцож зохиох ёсны алдар хүндтэй болчиход байгаа. Мань өмгөөлөгч залуу зандан наснда буюу соц нийгмийн үед ч нэр алдраа дуурсгаж явсан бөгөөд
Нэг удаа мөрдөн байцаагчийн баривчилж чадаагүй гэмт хэрэгтнийг өөрийн гэрхаа байдал овсгоо самбаагаараа баривчилж байсан байна. Тухайн үед галзуу буян даваа гихч залуу мөрдөн байцаалтаас оргон зайлж олон сараар олдохгүй ерэн сурвалжлагдаж байжээ. Өмгөөлөгч итгэл амралтын өдөр нөхрийнхөө хамтаа дархан хотод ороод буцаж хустын даваараа уруудж явтал хажуугаар нь гүйцэд дөрүүлсэн цемент зөөгч Татра машины кабинд жолоочийн хамт 3 хүн суусны хамгийн захад нэг л их таньдаг хүн харагдах шиг болжээ. Энд чинь хэн блэ гэж бодоод лавшруулан хартал мөрдөн байцаалтаас оргон зайлсан буян даваа гихч байж. Тиймээс өмгөөлөгч итгэл тэрхүү машиныг хөөж гүйцэж төрүүлэн урд нь орж зогсоод машиныг зогсоох дохио өгтөл Татра хурдаа нэмэн алга болжээ. Гэсэн ч хүнд ачаатай Татра машин нэг их холдож чадсангүй. Дархнаас наашаа давхсаар байгаад баруун хараа хавцаа ирээдэл аргагүй л гүйцэгдсэн байна. Энэ үед итгэл өмгөөлөгч баруун хараагийн цагдаагийн хэсэг дээр шууд давхиж очиод тэнд байсан 2 цагдааг дайчлан засмал замыг хааж Татра машиныг хүчээр зогсооход галзуу буян даваа гихчийг баривчилсан түүхтэй гэдгээ. Бат цагааны шоронго улсын төв шорон байхад хоригдлуу тэндээс хэр барагтай л оргож чаддаггүй байсан гэдэг. Тэр цагт ихэвчлэн шоронгийн ханыг цоолж туйбүгэн сугалж оргодог байжээ. Үүнээс санаа авч хаширсан ч юм уу ганц удгийн шоронгийн ханыг бараг метр гаруй зузаан тоосохоор бүрсэн гэдэг. Бараг л 2 шорон барьчих материалаар ганц шорон босгосон байгаа юм. Гэхдээ ганц худгийг сөндөрлсөн цагаас хойш уг савнаас оргоод гарч байсан тохиолдол цөөн удаач гисэн гарч байжээ. 1990 онд ганц худгаас оргох гэсэн 3 тохиолдол гарсан бөгөөд уг орголтууд ганц сарын зайтай болж 3 уулаа бүтлгүй идэж төгссөн аж. Эхнийх нь гэвэл насан туршаагүй 5 банд өөрсдийг нь өрөвдөж хайрладаг байсан нэгэн хөгшин харгалзагчийн этгэлийг эвдэж цээж рүү нь хутгалаад ганц худгийн мөрдөнгөөс гадагш нэвтэрсэн ч түргэн авсан хамгаалтын албаныханд игээдэл буудуулчихгүйгээр гавлуулсан байдаг. Энэ тухай манай сонинд өмнө нь дэлгэрэнгүй бичигдэж байсан. Харин 2 дахь орголт нь гэвэл хүн амны ноцтой хэрэгтэн олзвоо гихч ялтан ганц худгийн эмнэлэгт хэвтэж байхдаа эмч харгалзагч нарын нүдийг хариулж байгаад эртнээс бэлдсэн ял хувцас өмсөж хувин бариад гол хаалга руу оржээ. Тэр үед ганц худгийн зоон хамгаалалтын торон хашаан гадна талд байрладаг байж. Ажихун хоригдлууд гахаа нохой дижих нэрийдлэр хувин барьчихсан. Зарим нь бүр ховингийнхаа ёроолд бүтэн дүнсэн тамхи асгаад хуччихсан дураараа орж гардаг байж. Ажихун хоригдлууд бол тэртээ тэргүй ял багтай оргож босно гэсэн теорем байхгүй. Найдвартай ялтнууд байдаг болохоор тэднийг зөвхөн өглөө оройн тоон дээр л бүртгэдэг байж. Тиймээс олзваа ажихун хоригдлын дүрд тоглохоор шийджээ. Үүдний жижүүр ял хармалгаа духтуулж Орс бакалж ич ховин барьсан цонхгор залууг анзааралгүй гаргачихжээ. Цаг оройхон болж ээлж халаагаа солиод тун завгүй байсангүй. Хэрвээ гадаа харанхуй байсан бол уг орогдол гуу жалга дамжаад аль хэдийн арилж өгөх байлаа. Харин нар шингэсэн ч гэгээ тасраагүй байсан тул олзваа ганц худгаас шууд оргох боломж байсангүй. Тиймээс зооны байр чиглэн ховингаас авчуулаад алхаж гарчээ. Гэтэл гайтарч яг урдаас нь ээлжийн ахлагч офицер гараад ирсэн байна. Уг зоонд олон жил ажилласан тэрбээр аж ахуйн салаанд хэдэн ялтан байдаг. Ямар зүс царайтайг нь мэдэлгүй хаачихв. Тиймээс тэр чи чинь юу хүн гараад ирвэ? Химэн олзвайг саадуулснаар онц ноцтой гэмт хэрэгтний орголт бүтэлгүйцсэн байна. 3 дахь орголт нь гэвэл оройн тоо авсны дараа хоригдлуудад хүнжил гуц тарааж өгч байжээ. Тэгтэл хонглоор 4 номерын хүн зугтаачлаа гэсэн орь дуухад. Хянагч нар ажлаа орхин хам хум хаалгаад өвчсөн болоод доошоо гүйлджээ. Удалгүй шорон тэр аяараа төгшүүр татсан байна. Сураг сонсвол 4-р камерын нэг нөхөр нойлын өрөөнд ганцаараа нуугдан үлджээ.
Харгалзагч нар хоригдлуудыг бие засуулчихад буцааж камерт оруулахдаа анзаарсангүй. Тэдний хүнжил гудас тарааж явтал хонглоор нэг юм сүйдэгнэх шиг болж. Сервис харвал саарал цамцтай хүн онгорхой байсан төмөр хаалгаар гараад явчих нь харагдав. Хянагч залуу хаалгаад үгжээд шууд араас нь хар айлгсан байна. Гэвч нөгөө хүн нь ор мөргүй алга болжээ. Шоронгийн хэрмэн дээрх нэмэлт прожекторуудыг асааж гадуур нь автоматтай цэрэг давхар хүрээлэн зогсон. Удалгүй нохоо хуцах дуулдаж цонхны завсраар гарч идэн барьсан улс бэбинээсээ 4-5 алхмын зайтай гинжин таран мөрдөжээ. Тэр дорн төгшүүр зарлсан учраас хоригдлыг гарч амжаагүй гэж тооцсон байна. Тухайн үед өнөөгийн шинэ мөрдөн дөнгөж босгож эхэлж байсангүй. Гэвч ноход мөр болсонгүй. Бараг үүр цайтал эрлээ үргэлжлүүлсний эцэст мөнөөх ялтныг амтай голтоо төдий юм чичрэн суухт нь олжээ. Оргодол ир хүйтэнд удаан суусаар бараг босгосон тул түүнийг сахилга руу бус эмнэлэг рүү тэр дор нь аваачсан байна. Түүнийг өглөөний 6 цагийн орчим олсон бөгөөд хэрвээ олоогүй бол 10 цаг хүртэл хайгаад гадагшаа гарсан гэж үзэн эрлийг зогсоох төлөвлөгөөтэй байжээ. Гэхдээ л маш их хүйтэн байсан тул оргодол ир нэг бол тэр нүхэндээ осгож өгөх эсвэл өөрөө гарч ирж баригдахаас өөр замгүй байсан нь тодорхой. Ер нь ганц худаг ашиглалтанд орсноос хойш 20 гаруй удаа оргох завдлага гарсан гэдгээ. Чихэна. 1990 оноос гараагаа эхэлсэн Монголын бохир улс төр уг нь тэрүүхэн тэндээ бохирдсан шиг өөрийгөө аргацаагаад байдаг байлаа. Гэтэл сүүлийн үед мөнөөх бохир нь гадагшаа халж бүр энгийн ардуудыг хүртэл хооронд нь халалцуулдаг гэмт хэргийн субъект болж хувираад байна. Ер нь бохир юм гэдэг хизээж бохир чигээрэл байдаг бололтой. Гэхдээ нойлын өрөө бохирдлоо гэхэд зөвхөн нэг айлыг хүнд байдалд оруулна. Харин улс төр бохирдоход нийт ард түмнийг болон нийгмийг бохирдуулдгаар аюултай. Тэгээд ч нойлын өрөөг цэвэр цэмцгэр болгодог бохирын сэлэсэр гэж байдаг. Харин Монголын улс төрд бохирын сэлэсэр гээч юм дутагдаад байгаа юм. Үүнд л хамаг аюул нь оршиж байгаа юм да. Уг нь эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн хэмээх бохирын сэлэсэр гарч ирсэн чи Монголын бохир улс төрийг улам бохирдуулж өөрсдөө ч хөөрхөн бохирдод авсан. Саяхан тэд Монголын бохир улс төрийг жаахан цэвэрлэх гэж оролдсон ч бүлээн ус угаалгын нунтаг савн сойцгүйгээр зүгээр л нэг хүйтэн усаар шүршээд өнгөрөх шиг боллоо. Өчнөөн жил бохирдсан Монголын бохир улс төрийг сайдар савандж угаахгүйгээр хүйтэн усаар шүрших төдий цэвэрлчих нь гэвэл ёстой сансны гарц бизээ. Болдгсон бол Монголын бохир улс төрийг том гээчийн угаалгын машинд хийж байгаад л эргүүлчихмээр санагддаг. Даанч 76 түшээ болон дарга сайд нарыг бүгдийг нь багтаах аврах том угаалгын машин Монголд байдаггүй дэлхийд алга. Ингээд үндсэн асуудалд орё. Тэр нь юу гэвэл бохир улс төрөөс үүдсэн зодон юм. Ингээд Чингэлтэй дүргийн шүүхээр шийдэгдсэн 2 хэргийн тухай үгэл. 2008 оны улсын хурлын сонгуулиар Чингэлтэй дүргийн 24-р таригт Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшсэн Очирбат хаврын нэг налгар өдөр сонсогчдтойгоо уулзалт хийхээр зар тараажээ. Энэ сургаар Чингэлтэй дүргийн 12 дугаар хорооны харьяат нямдорч хэмээх архичин бөөн хөл хөрцөг болсон байна. Учир нь Очирбатын уулзалтын үеэр сонсогчдод архи тараа гэсэн зар тарсан байж л дээ. Гэвч архи тараасан үгийг мэдэх малга. Яг гэвэл дээрх архичнэр Очирбатын уулзалтан дээр очихоос өмнө гэмт хэрэг үйлдээд юун улс төр сонсч гэгэрхтэй мантай мөрдөнгийн хахир өрөөнд тарчилт суусан байх юм. Тэр байг доржсрон хэмээх найзаа уруудтаад өөрсдийн ижил архичин Батмөх гихчдэр давхиж ирээд цаан ч
Хуу намаас улсыг хуралд нэр дэвшсэн Очирбат гэдэг хүн уулзалт хийх гэж байна. Нэг сайхан мэдээ гэвэл уулзалтын үеэр арх тарах сурагтай байна. Гэж хөөрхт нь аль ч учраа олохгүй хамт явсан дорч сүрнэ. Нөгөө Очирбат чинь дахиад сонгогдох гэж байгаа юм уу? Гэж маанагдчих. Тэгтэл нэмдэрч. Тэр Очирбат чинь бишээ. Өөр Очирбат гэж байна л. Гэхэд бусдыгаа бодвол улс төр овоо гадралдаг Батмөх. За тэгвэл тэр юм бэлгүй дээ. Тэр чинь хуу намынх биш, ардчсан намынх шүү дээ. 90-ад оны үед Очирбат гэдэг буурал толгойтой нөхөр хуу намын нарийн бичгийн даргын албыг хашдаг байсан юм. Энэ Очирбат байх л та. Та нар түүнийг л эндүрээд байна. Гэж учирлжээ. Тэгтэл нилээд халамцсан явсан нэмдэрч. За чи битгий худлаа мэдэмх ирэд бай. Одооний энэ Очирбат чинь буурал толгой молгоо байхгүй залуухан хүн байлаа. Ер нь чиний улс төр мэддэг гэж юу байсан юм бэ? Гэх зэрэгэр агсарч гарсан байна. Цаад Батмөхөнч мөчөөгөө өгсөнгүй. За чи битгий хуцаад бай. Миний яриад байгаа Очирбат гарцаагүй юм уу? Хуу нам дөр Очирбат байхгүй. Гэх зэрэгээр өөрийгөө хамгаалж энэн сүулдэ зодон болсноор нямдорч Батмөхийг шууд л хутгалж орхижээ. Ингэснээр бусдыгаа бодвол овоо улс төр гадралдаг нэг архичин эр золтой чад хийчихсэнгүй. Гэхдээ түүний улс төр гадралдаг гэж юу байх вэ? Сүүлийн хэдэн жил архинд хэд донтсон болохоор үгүй ядахнаа л дүүргийнхээ засаг дарга байсан Очирбатыг танихгүй явсан байгаа юм. Нямдорж дорж сүрэн хоёр бол түүнээс ч 7 ондөр. Архичдыг улс төрийн мэдлэгтэй болгох ганцхан арга бий. Тэр нь юу гэвэл улсын их хурлын 76 эрхмийг зураг хөрөг, нэр ус, намтай юутай хэтэн яарлих болгоод ууж байгаа архины шилэн дээр наачих хэрэгтэй. Тэгвэл манай архичдын улс төрийн мэдлэг жаахан дээшилж мэдгэл юм. Тэд арх ууж суухдаа л энэ ч нөгөө хуу намын тэр байх шүү дээ. Энэ ч нөгөө аа намын тэр байна. Энэ ч нөгөө ам намын тэр байна. Гэх зэрэгэр хоорондоо буу халаад мэдлэг боловсрлоо дээшлүүлээд аван шүү дээ. Ийм реклам байхгүйгээс дээрх хоёр архичин шал дэмий юмнаас болж муудалцаад нэгнээ алах шахсан байж шүү дээ. Өчүүхэн зүйлээс болж нөхрөө хутгалж гэмтээсэн нэмдэрч Чингэлтэй дүргийн шүүхэр шийтгэгдэжээ. Монголын бохир улс төртэй холбоотой нөгөө хэрэг нь 2009 оны улсын хурлын нөхөн сонгуулийн үеэр Чингэлтэй дүргийн 16 дугаар хороонд гарсан байна. Тус дөрөгт Монгол ардын хувьсгал намаас нэр дэвшигч зөрөгтийн сонгуулийн сурчлагын үеэр 16 дугаар хорооны хэсгийн дарга хуу намын гишүүдэд мөнгө тараасан юм байх. Гэхдээ түүний хувийн мөнгө гэж юу байх вэ? Дээрээс олгогдсон л мөнгө. Тэр байр инхүү мөнгө тарааж явахдаа нэг гэрийн хоёр хөгшөнд зөрөгтийг дэмжээрэй гэд 50,000 төгрөг сэмхэн атгуулжээ. Гэтэл мөнөөх хоёр хөгшин хамар хашааныхаа эмэгтэйд манай нам мөнгө тараасан. Зүгээр сууж байгаад л 50,000 төгрөгтэй болчихлоо. Бид зөрөгтийг дэмжинэ. Энтэр гэдэл баахан баярхаж гарч. 50,000 төгрөг сул атгачихсан тэтгэврийн хоёр хөгшин энэ зэргийн яриа өрнүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Харамсалтай нь хажуу айлын эмэгтэй сэтгэлд хор шар босолж гэрте ороод ардчсан намын гишүүн нөхөртэй хандж. Танаа нам ёстой новшима. Хуу намынхан гишүүдтэй мөнгө тараасан байна. Хажуу айлын хоёр хөгшин 50,000 төгрөг сул хармалчхаад надад баярхаа цүйд болж байна. Чич ёстой намаа хүртэл зөв сонгож чадахгүй. Намаага хүртэл тижээж чадахгүй дэндүү арчаагүй юм а. Гэх зэрэгэр гомдол мэдүүлжээ. Энэ үед нөхөр нь халамцуу байсан нь бүрч нэрмэс болсон байна. Нэг талаар намдаа бухимдаад, нөгөө талаар хуу намд бухимдаад, эцэст нь яашаа их нэртэй бухимдаад, нэг л мэтгэд хамар хашааны хоёр хөгшний давхид орчихж. Тэгээд өвгөн эмгэн хоёрт агсарч гарчээ. Гэвч өвгөн нь дуугүй сууж чадсангүй. Нэр дэвшигчдээс мөнгө авч чадаагүй чиний хох гих ухааны имэрснэр халамцуу эрийн бухимдлыг 100% өрдөд хайчиж.
Манер үгээр дийлэхгүй бол хүчээр дийлэх гэж оролдог залуу хүний аагаар өвгнийг барьж аваад зодчихсан байх юм. Залуу хүний чадалтайгаар хөгшин хүнд хүрэхээр юу болох нь ойлгомжтой. Ёстой л түүхэд өмсийг хоньны хөлдөө гуяар цохих шиг болжээ. Ингээд манер яншаа авгаа янзын хоёр хөгшин ялда гуулсан 50,000 төгрөгнөөс болж гэмт хэрэгтэн болох нь тэр. Монголын бохир улс төр ийхүү савнаасаа халж энгийн иргэдийг хүртэл хооронд нь алалцуулдаг болсон нь дээрх хоёр хэрэгээс тодорхой харагдаж байна. Энч бас гайгүй хэвтнэ. 2008 оны сонгуулийн үеэр хөдөө орон нутагт ардчилсан нам Монгол ардын хувьсгалт нам хоёроос болж хоорондоо зодолцсон хэд хэдэн хэрэг бүртгэгдэж байлаа. Хамгийн наад захын жишээ гихтэл Дархан уул аймагт Бурхан халдууны мөнх даш тэргүүтэй хүмүүс Монгол ардын хувьсгалт намынхантаа зодолцсноор 2 жилийн ял авч байлаа. За тэгээд 2008 оны 7 дугаар сарын 1-ний үеийн самбан бол ерөөсөө л Монголын бохир улс төрөөс болсон шүү дээ. Чихэна. Энд өгүүлэх арцгаа дэмбэрлэх гихчээр арх уучхаараа хавиорынхныхоо алж хятчих гэдэл нүгэлтэй агсам тавьдаг нэгэн бөгөөд ямар сайн даал энэ амир зангаасаа болж эхнэр хүүхэд ч байхгүй насаараа гомби гозон толгой яваа юмсан чи. Тэр бээр бүсгүй хүнтэй тэр нэгтгэх гэж 3 чудаа оролдоод бүтээгүй аж. Түүнтэй яг суухын давган дээр агсам зангаас нь залхаж халшраад шууд зайгаа барьсан 2-3 чимэгтэй байгаа аж. Арцгаа дэмбэрлийг согтуу ирж яваа сургаар ах トゥ хамаатан садных нь хүмүүс дор бүрнээл сандарч твддэг юм байх. Тийм учраас тэд дэмбэрлийг өөрсдөөсөө зайлуулахаар хаах холын баян хошууны эц хавцаа хашаа байшин авч өгсөн байгаа юм. Ингэж тэр газрын мухарт ганцаараа суух болсноор ах トゥ нар нь амар тайван амьдрах болжээ. Гэвч сүүлийн үед арцгаа дэмбэрлийн агсам зан их эвгүй байдалтай болж ирсэн байна. Тэр нь юу вэ гэвэл өөртөө агсам тавьдаг гаж дон юм байх. Манер арх уугаад хит цогцсон үедээ шөнжөнгөө өөртөө агсан тавиад хончихдаг гэж. Бүр гэрт нь гадны хүн ороод ирэхвээ гэсэн аятай хаалгаа сайн гихчин төгжиж аваад л толиндоо харц сууж байгаад өөртөө агсам тавьж гардаг гэж. Түүнийг өөртөө хэрхэн агсан тавьж байгааг гаднаас нь чагнаж цонхоор нь харсан хэд хэдэн хүн үүнийг нотлон ирсэн юм а. Тэдний нэг нь эмэгтэй хүнд тоогддоггүй зарим нэг доожоогүй ирчүүд гар хангалга хийхдээ өөртөө нэг л их ач холбогдол өгч хаалга маалга төгжиж аваад гачаалдаж гардаг. Дэмбэрл өөртөө агсам тавихтаа яг иймэрхүү таашаал эдэлдэг юм бил. Хэд цогцсон үедээ байшингийнхаа хаалгыг дангитал төгжиж аваад ёстой нэг багталтай наргагүй өөртөө агсам тавихыг яана. Магадгүй ингэж агсан тавьснараа доогоороо дур тавьдаг байж болох юм шүү. Энэ бол нэг төрлийн гаж дун байх гэсэн юм. Гэхдээ дэмбэрл өдөр болгон арх ууж агсан тавиад байдаггүй. Ердөө 7 хоногт ганц удаа сайн гихч нь архитад өөртөө сайн гихч нь агсам тавьчихдаг юм байх. Тэгээд 7 хоногийн турш ажил төрлөө болгоод амар амгалан явах жишээт. Ээлдэв хүүхэн шуухан эргүүлээд байхгүй. Магадгүй 7 хоногт нэг удаа өөртөө агсам тавихтаа дур ханчдаг байж болох юм аа. Өөртөө агсам тавихтаа өөрийгөө толинд харж суудагтал их учир байдаг бололт. Учир нь түүний толинд буусан дүрс эрэгтэй хүний үүрэг гүйцэтгэж харин өөрөө эмэгтэй хүний дүрд хувирчихдаг бололтой. Нэг удаа тэр бэр бүтэн шил арх ганцаараа ууж мансуурсныхаа дараа толныхоо өмнө яг л бүсгүй хүн шиг цомцсон суугаад. Дэмбэрл муу шаарчи. Багхан шиг заваарад байгаарэ. Чамайг би өөр хүүхэнтэй явахыг чинь харсан шүү. Нэг муу янхан хүүхний бүкс хөхийг учиргүй илж таалаад байганда. Чи болооч. Ямар заваа новш вэ?
Би ч гэсэн адилхан өөр хүнтэй явуулна. Харж л байхаар. Чадахгүй гэж бодож байна. Цэвэрхэн цагаан царайтай өндөр биетэй янзын гой залуу намайг өдөр болгон эргүүлдэг юм. Даанч би чам шиг муу арзгаа новшийг гомдоогоод яахав гэж бодоод байдаг байхгүй юу? Арзгаа новшоо алан шүү. Гэт гараа зангидж байгаа толио хагт зогчихжээ. Тэгснэ. Оо чим үү? Толь хаглаад байхдаа яадаг юм бэ? Новш минь. Чи толь төлж өгөөрэй. Чамаар заавал төлүүлнэ. Хэрвээ толийг маань бүтэн болгож өгөхгүй бол цаад муу янхан хүүхнийгч нь алан шүү. Гэж ирээд л өөрийгөө занаж зүхэд сүйд болсон байх юм. Ингэж занаж зүгсэн хэрэг нь болсон ч юм уу. 7 хоногийн дараа тэр гэртээ шин толь аваад тавьчихжээ. Тэгээд мөн л арх ууч согтуураад өөрийнхөө толин дах дүрсэнд баахан агсан тавьж байгаад унтсан байна. Энэ удаад харин толио хаг зохиог бодоход гаж донгоосоо илүү эдийн засагт анхаарал тавьсан бололтой. Альва хүн нэгэн гаж донтой байж болно. Хамгийн гол нь өөрийгөө хохироохгүй байх нь чухал шүү дээ. Гэвч арзгаа дэмбэрэл саяхан өөртөө агсан тавихтаа өөрийгөө арай дэндүү хохирож орхижээ. Ихэд цогцсон тэрбээр өөрийгөө толинд харамгцаа. Дэмбэрэл новшоо. Чи сүүлийн үед их дургүй хүргээд байгаа юм шүү. Одоо бол чамтай зүгээр нэг гоншигноод байхгүй шүү. Олон удаа төвчлээ. Энэ муу байнга л үглэж яншиж байдаг юм гэсэн аятай миний үгийг ерөөсөө оошоохоо байжээч. Ивэр яриад болдоггүй юм бол нударгаар ярина. Гэт өөрийгөө шанаадад авсан байна. Тэгснэ хажуудаа байсан эндүг шүүрч аваад өөрийнхөө толгоо руу зохиж гарсан байна. Эндүний хурц сэрмэг түүний тухыг ярж орхисноор манер цустайгаа холилдоод цус болсон нүрээ толинд хараад өөртөө улам агсарч. Дэмбэрэл новшоо. Чи яаж байгаа чинь нөө? Аллаа штт. Би ч гэсэн тэгвэл чамайг ална. Мач. Гэт өөрийнхөө толгоо руу эндүгээр балбаж гарсан байна. Эцэст нь тэр байр цагдаа рууцтаад өөрийгөө эрүүлжүүлэхэд бариад өгчихсөн байх юм. Цагдаа тэдний гэрт ирээд таны хэн зодсон юм бэ гэж асуухад цусаа гоожуулсан дэмбэрэл толин дах өөрийнхөө дүрсийг заагаад. Энэ муу зодсон юм. Энийг арзгаа дэмбэрэл гэдэг юм. Дандаа хүнд агсан тавьж байдаг өөдгөө новш байгаа юм. Одоохон барьж аваад 111-т аваачаад хийчих. Би энэ хулгайчид олон жил дарлууч байна. Намайг чадалд ороо эмэгтэй хүн болохоор бүр дээрлэхээс сурчсан юм. Одоо цагдаа таныг гараад явмагц. Энэ намайг дахид зодно. Тиймээс бушуухан барьж аваад 111-т хийчих. Гэх зэргээр учир нь олдохгүй юм яриад байж. Эдний гэрт зодон болсон илэрхий байсан тул эргүүлийн цагдаа ямартайч цусаа гоожуулсан дэмбэрлийг эрүүлжүүлэх рүү авч явжээ. Тэнд очимгц байцаагч түнэс таныг хэн гэдэг хүн зодсон юм бэ гэж асуухад дэмбэрэл гэдэг хүн зодчихсан юм. Одоо тэр хүн энд байгаа гэснээ эрүүлжүүлэхийн коридорт байсан толинд өөрийгөө харснаа. Нөгөө дэмбэрэл чинь энэ байна гэж солиорчээ. Цагдаа нар түүнийг хэд цогтоод солиорлын байдалд орчихж гэж онцлоод ямар ч гэсэн эрүүлжүүлэхээр шийдсэн байна. Маргааш өглөө нь цоо ирүүл болсон хонь байцаагч түнэс. За та өчигдөр дэмбэрэл гэдэг хүний тухай яриад байсан. Тэр хүн таныг зодчихсан юм биш биз дээ? Дэмбэрэл гэдэг тэр хүнээ одоо олж өгөндөө. Гэхэд манер би одоо та нарт өөрөөсөө гадна ямар дэмбэрлийг олж өгөх юм бэ? Дэмбэрэл гэдэг чинь би өөрөө байна. Уучлаарай. Би өчигдөр согтуудаа өөрийгөө зодчихсан бололтой. Гэхдээ өмнө нь хизээч ингэж өөрийгөө зодож байсангүй. Өчигдөр л арай хэтрүүлчихлээ. Та нар ч гэсэн хаяа бас ингэдэг л биз дээ.
Эр улсад иймэрхүү юм байх шүү дээ. Гэх жишимч үгүй өчсөн байжээ. Ингээд өөрийгөө эрүүлжүүлэхэд барьж өгсөн манер торгуулийн 4500 төгрөгөөр хохироод зогсохгүй нүүр аманда битүү шархтаа үлджээ. Энэ удаад ч яг өөрийгөө зодоод өнгөрлөө. Дараагийн удаад өөртөө агсам тавихтаа зүрхэндээ хутга шаачих юм биш байхад. Ер нь энэ мэтэр агсам тавьдаг гаж донтнууд мерсэр байдаг бөгөөд дээхэн үед нэг агсам ир хөдөөхээр ганцаараа явахдаа мориноосоо буугаад ургаа хатанд агсам тавьж байсан гэдэг. Дашрамт хэлэхэд 1970-ад оны үед Өвөрхангай аймагт Загдын Дондог дорж гэх цуутай агсан хүн байсан гэдэг. Манер хөдөөхээр ганцаараа согтуу явж байгаад унаж явсан мориндоо агсам тавьж цулбуураад өгчцсаар байгаад мориныхаа амыг төмөр амгаагаар үсхийн тамгагүй зүсчгээд ирдэг байсан гэдгээ. Ер нь түүний гараар орсон мордон гуутал хоёр тишээ далдирдаг. Гөлмөнд нь дөнгөж хөл хүрүүтэл гидсээ хонхоолгоод цанхаалдаг байж. Учир нь Дондог дорж унаж явсан мориныхоо бөөр рүү яварч гөлмөө давирсаар байгаад мориныхоо гидс орчмын арсыг халзлаад хайчихдаг нүгэлтэн байсан гэдгээ. Түүнийг согтуу ирэхэд хот айлынх нь бүгд нэг гэртээ овоорч хизээ унтах бол гэж хүлээн. Эхнэр нь түүнийг согтуу ирэх бараанаар бушуухан л хажуу айлдаа бараадах жишээт. Нэг удаа Дондог дорж шал согтуу гэртээ иртэл 5 настай бяцхан хүүгээс нь өөр хинч байсангүй. Гэтэл тэр хүүгээ заамдаж авснаа. Чи миний ширийг хатаач чадах уу? Манай удмынхан ер нь төрөлхийн агсам болсон. Чи том болоод яг над шиг агсам тавьж сурах хэрэгтэй. Агсам тавьдаг хүнээс хүн болгон айж хамаг байдгаа өмнө чинь тавьдаг юм. Алив чи надад нэг агсам тавиадах гэж шаардаж байсан гэдэг.